Мөн Эрдэнэ хулан 240 их найдын нүүрс хулгайлаагүй. Монголын хууль хүчний байгууллагууд амжилттай ажиллаж байна. Эх оронч эх орны эрх ашигын үүднээс дуугарсан болгоныг намнан залхаан цээрлүүлж, хорж, ялганоохтой амжилттай ажиллаж байна гэвэл хэлс болох үгийг Монголын ард түмэн хэлээд өгөх байх. Даваагийн мөнх Эрдэнийг амжилттай барин хорж, шоронд явуулсан. Цоодлын хуланг мөн барьж хорин амжилттайгаар шүүн 10 жилийн ял өгөөд нийгмээр нэг хилэлцүүлэг явж байна. Ихэнх олонх өмөөрөн мэтгэж, өрөвдөж халаглаж байна. Тэдэнд алдаа байсныг үгүйсэхгүй. Гэхдээ тэднийг үнэмлэхүй зөвтгөх нь эх орон, ард түмэн шудрах бусын төлөө дуу хоолойгоо гарган зүтгэж, тэмцэж байхдаа эндэн ийхүү хууль хүчний өмнө хүчин мөхсдөж, шоронд гянданд туугдж байгааг бүх монголчууд харж байна. Энэ хоёр хүнийг ял оноохтой хоёуланд нь хохирол учруулсан мөнгөн хөрөнгийн дүн хэлсэн. Мөнх Эрдэнэд өчүүхэн мөнгөний шамшигдуулал үүсгэсэн гэж ялалсан. Хуланг 200 гаруй сая төгрөг шамшигдуулалтын асуудал хэлж 150 сая төгрөг нөхөнд торгох ял оноосноо мөн зарлалаа. Тэгвэл бүх монголчууд нүүрсний 40 их найдын хулгааны эзэн холбогдогчийг одоо хүртэл олж тогтоонд цээрлүүлж чадаагүй байна. Мөнх Эрдэнэ хулан нарт өгүүлээд байгаа мөнгөөр торгуулийг тодортол, ялыг ясанд нь тултал үүрүүлж байгаа манай Монголын шүүх прокурор, авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар тэгвэл яагаад 40 их найдын хулгайг илрүүлж, хулгайчдад ял оноох ажлыг амжилттай хийхгүй байна вэ? Үнэнд дуурсан иргэдтэй үнэмлэхүй бяраа гаргаж байгаа юм бол үүрүүлэх ял нэн тодорхой. Улсаас эх орноос 40 их найдыг хулгайлагчдыг яагаад олж цээрлүүлэхгүй байна вэ гэж иргэд олон нийт шүүхэд эгдвцэж байна. Мөнх Эрдэнэ хулан нарын хохируулснаас хэдэн их найдын өртөгтэй хулгайг илрүүлж чадахгүй атлаа. Иргэддээ яасан том, яасан их бяртай, яасан их арслан заан байна вэ? Авилгатай тэмцэх газар гэхэд Ананд базар, Сэргэлэн, Баттүмэр нарыг нүүрсний ялтай гэж зарлаад хитгэн хоноод л ялгүй гэж зарладаг үстэй. Тэр Сэргэлэн гэдэг хүн гэхэд хил хамгаалахын дараагаар хэдэн он улиран ажилласан юм бол 40 их найд нүүрсний хулгай гарч байхад хаана байсан бэ? Монголын төр засаг хаана байсан бэ? Хууль хүчин, тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх газар хаана байсан бэ? 40 их найдын нүүрсний хулгайгаа илрүүлж, эзэн холбогдогчийг тогтоож чадахгүй энэ хүрчгээд эргэн мөнх Эрдэнэ хулан нарт ямархан бяртайгаар ял оноож байгааг дэлхий харж байна. Үнэлгээ хийж байна, шинжилж байна. Эдгээр иргэдэд гаргаж байгаа бяра мушгиллөө нүүрсний 40 их найдын хулгай хийх сэддээ гаргаж Монголын хууль хүчний байгууллагынхаа нүүрсний хулгайчтай олооч. Нөгөө аюур сайхан, ажнай Бат Эрдэнэ мөнх хот нараас асуугаад нотлоод олооч. Эрх баригч ардын намынхаа Амар Баясгалан, Нямбаатар нүүрсний 40 их найдын хулгайгаа шийдэж, гэмтнийг гисгээж байж урагшаа алхаарай гэж ард түмэн өдөр шөнөгүй хэлж байна. Мөнх Эрдэнэ хулан 2 нүүрс хулгайлаагүй. Тэд улс орны баялгаас 40 их найдаар нь эдэж уугаагүй.